За сайн байцгаана өрхөм үзэгчтэй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний та бүхэндээ бэлтгэж хүргэдэг хүүхдийн хүмүүжлэлтэй холбоотой өнөөдрийн дугаар маань эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаарын маань Отгоо багш бидэнтэй хамт хөтлөх болно. Өнөөдрийн байдлаар Сөүл хотод 2 градусын хүйтэнтэй байна. Улаанбаатар хотод маань нэлээд хүйтэн багшиг тий. Өдөр цагаагаар мэдээ харахад хас 13 градусын хүйтэнтэй байсан. Тийм учраас ээж аавд маань хүүхдүүдээ болон одоо өөрсдөө хүйтэн сөрний үйлрэл дулаан хувцалж ханаа томоноос хамгаалахын тулд сэргийлж хамгаалахын тулд витаминлэг хоол унд сайн идэж ууж дулаан хувцалж байгаарэ гэж зөвлөмөр байна. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт бид нэр одоо төрөөчийн нэвтрүүлэгт бид эхийн хөвлөд ураг бүрэлдэх үеийн хүмүүжлийн талаар ярилцсан байгаа. Тэгээд энэ зүйлийг ярьж байхдаа бит хоёр нэвтрүүлэг дууссаны дараа дутуу үлдээсэн юм байсан байна гэдгийг хоёлаа бас анзаарсан. Тэгээд тэр мань юу байсан гэхээр одоо жирэмсэн байх үеийн одоо гэр бүлийн хосуудын бэлгийн харьцааны талаарх зүйлийг бид нар энэхүү одоо ургийн хүмүүжлэлтэй бол салшгүй холбоотой зүйлээ. Энийг бол дурдж эцэг одоо залуу хосуудтай зөвлөгөө өгөх ёстой байсан байна гэдгийг анзаарсан. Тэгээд өнөөдөр энэ талаар ярилцах болон нэвтрүүлгийнхаа эхний хэсэгт тэгээд одоо уламжлал ёсоор бид та бүхэндээ Монгол ардын үлгэрээ сонсох гэж байна. Тэгээд ээж аавд маань хүүхдүүдтэйгээ хамтдаа энэ үлгэрийг сонсороо. Энэ үлгэр маань Монгол ардын үлгэр болдгүй бор үгэн хэмэх үлгэр байгаа. Тэгээд энэ үлгэрийг сонсохдоо сонссныхаа дараа хүүхдтэйгээ ямар асуулт тавьж хэрхэн ярилцах талаар үлгэрээ сонсоод хэдүүлээ дахин ярилцах болно. Ингээд үлгэрээ хүлээн авч сонсцгоё. Болдоггүй бороо үгэн. Эртээ урдын цагт болдоггүй бороо үгэн гэж нэгэн үгэн байж гинэ. Энэ үгэн долоон бороо хоньтой, нэстэг бормортой, бас нэстэггүй бормортой юм гинэ. Болдоггүй бороо үгэн болзоо тийм бор толгойн тэнд аваа хойвараад суудаг байж гинэ. Болзоо тийм бор толгойд долоон бор хоньон хариулдаг байсан юм гин. Нэстэг бор морион гэрийнхэн баруун талд уйдаг. Нэстэггүй бор морион гэрийнхэн зүүн талдан аргамждаг юм санжээ. Болдоггүй бор үгэн уун бор хоньноос минь ундан цагаан хураг гараасай. Хурмста тэнгэртэн тайх юмсан гэж бодож явдаг юм байжээ. Тэгж байтал хувбор хоньноос нь хундан цагаан хураг гарсан хурмс тэнгэртэн дахин гэж баярлаад хурганы ууданд хийж хээр тавиад хоньон буцаагаад ирсэн чинь хурмстын хон гэрээ нэсчирээд хургных нь нүдийг ухчихсан байж гинэ. Болдоггүй бор үгэн уурлаж нэстэг бор морио унж очоод хон гэрээний ивэр хушууг нь аваад модон хушуу хийгээд тавьчихж гинэ. Гэтэл хурмс тэнгэр хон гэрээний мөн хушууг сольлоо гэж уурлаад хоёр чоноороо нэстэг бор морийг нь идүүлэхээр явуулж гинэ. Үүнийг нь болдоггүй бор үгэн мэдээд нэстэг бор морион гэрийнхэн зүүн талдаа нэстэггүй бор морион гэрийнхэн баруун талдаа солиод тавьчихж гинэ. Хурмстын хааны хоёр чон хурж ирээд нэстэггүй бор морийг нь идчихээд яваад өгч гин. Тэгэхээр нь болдоггүй бор үгэн нэстэг бор морион унж хөөж очоод хоёр чоны арьсыг хоншорт нь унжуулаад тавьчихж гинэ. Тэгэхээр нь хан хурмстаас болдоггүй бор үгнийг дуудуулахаар мичид толгойт марал толгойт гэдэг хоёр чөтгөрөө явуулж гинэ. Болдоггүй бор үгэн чөтгөрийг эрэхт нь тогоо дүүрэн адууны сэвс буцалгаж байж гинэ. Хоёр чөтгөр ирээд ханы нүдээр шагаахт нь халуун сэвсэн цацаад нүүр амыг нь шалзлаад явуулж гинэ. Хан хурмст уурлаж болдоггүй бор үгнийг хоёр луугаараа нэргүүлэхээр явуулж гин. Болдоггүй бор үгэн бас энийг мэдээ. Болцоо тийм бор толгой дээр хоньон хариулж явснаа. Бор хурган дахаар манууха босгочхоод гэнтэн олдоод өөр газар яваад өгч гинэ. Хоёр луу болцоо тийм бор толгойг нүүрс болтон нэргчгээд яваад өгч гинэ. Болдоггүй бор үгэн нэстэг бор морион унж хөөж очоод хоёр лууны сүүдийг нь тас тавьчаар явуулчих гинэ. Хан хурмст уурлаж болдоггүй бор үгнийг цаазаар аваач гэж элчээр дуудуулсан. Үгэн хурмстын хааныг очиж гинэ. Хурмстын хаан чи яагаад хэрээний минь ивэр хушууг модон хушуугаар сольсон билээ гэж асууж гинэ. Хан хурмст хаан минь хувь бор хоньноос минь хундан цагаан хураг гарвал хурмст тэнгэрэн дахих юмсан гэж бодож явтал хувь бор хоньноос минь хундан цагаан хураг гарахаар нь
хурамс тэнгэрэн тайна гэж баярлаж байтал хон хэрээнээс чирээд хоёр нүдийг нь ухаад явчихлаа. Тэгэхээр нь би уурлаад хэрээний хушууг авсан үнэн билээ гэж хэлжээ. За тэгвэл чи яах вэ? Тэр чиний зөв. Харин чи яах гэж хоёр чоны минь арьсыг хоншоорт нь унжуулж тавив гэж хурамст асуужээ. Гэхдээ та одоо нисдэг бор морийг минь идээд иргэсэн үү? Нисдэггүй бор морийг минь идээд иргэсэн үү? гэж хурамстаас асуухад нисдэг бор морийг нь идэж иргэ гэж явуулсан. Тэгвэл тэр хоёр чон чинь нисдэггүй бор морийг нь идчихээр нь би уурлаад арьсыг хоншоорт нь чиргүүлээд тавьсан үнэн билээ. Гэхэд тэгвэл чи яах вэ? Тэр чиний зөв. Харин яагаад чи хоёр чөтгөрийн минь нүдийг шалз болд төлөв? Гэхэд өвгөн та одоо болдоггүй бор өвгнийг хорлоод иргэсэн үү? Бор аваагааг нь цоолоод иргэсэн үү? гэж асуухад болдоггүй бор өвгнийг хорлоод иргэсэн. Яасан гэхэд болдоггүй бор өвгнийг хорлохын оронд бор аваагааг нь цоолоод урахаар нь би нүрийн төлсөн үнэн билээ гэж хэлжээ. Харин өвгөн чи миний хоёр лууны сүүлийг яагаад тасалсан бэлээ гэж хан хурамст асуухад та болдоггүй бор өвгнийг нэргээд иргэсэн үү? Болцоотын бор толгойг нь нэргээд иргэсэн үү? Би болдоггүй бор өвгнийг нэргээд иргэсэн. Тэгвэл тэр болдоггүй бор өвгнийг нэргэхийн оронд болцоотын бор толгойг минь бүр нүүрсүүлтэн нэргэхээр нь за би хоёр лууны чин сүүлийг тас тавьсан үнэ гэхэд хурамст хаан за тэгвэл тэр чиний зөв гэж хэлжээ. За, хүүхдүүд маань ээж автайгаа хамт үлгэрээ хүлээн авч сонссон байхаа. Тэгээ үлгэр үзэж байхдаа манай ээж аавд ажигласан байх. Үлгэрийн баатруудыг үлгэрийн дүүрслэлийг одоо ямар материал ашиглаж хийсэн бэ гэдэг нь бол харахад ойлгомжтой байсан баг. Тэгээ баримлын шавар ашиглаж хийсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маань одоо үлгэр сонссныхаа дараа хүүхдүүдтэйгээ хамт баримлын шавар ашиглан одоо энэ хүү үлгэрийн баатрууд одоо үлгэрийнхаа гол дүрийн баатруудыг хүүхдтэйгээ хамт уралж болох нэ болдгоо бор өвгнийг хурамстын хааныг тэгээд одоо нөгөө хон хэрээг одоо нөгөө луугийн тэгээд одоо үлгэрийнхаа гол дүрийн баатруудыг хүүхдүүдтэйгээ хамт ингээ баримлын шавраар уралж үзээрэй. Тэгээд үлгэр сонсож явах явцад одоо зарим нэг үгийг хүүхдүүдэд тайлбарлаж өгөөрэй. Тэгээд ингэж үгийг тайлбарлаж өгөх маань хүүхдийн одоо үгийн баялагийг нэмэгдүүлж яадаг ийм ач холбогдолтой зүйл байгаа. Тийм учраас одоо энэ удаагийн үлгэрээс ээж аавд маань хүүхдтэй шалц мулц түлэх гэж одоо ямар утгатай үг вэ тий? Энэ одоо юу ямар болчоор одоо шалц мулц түлэх гэж хэлдгийг одоо шалц мулц түлэгдэх гэж юу хэлэх үү гэдгийг хүүхдүүдэд тайлбарлаж өгөөрэй. Мөн одоо хурамст тэнгэрээ тайх гэж одоо ямар үг байдгийг ээж аавд маань хүүхдүүдэд бас тайлбарлаж өгөөрэй. Тэгээ өнөөдрийн үлгэрээр дамжуулаад хүүхдүүд маань одоо тэмцлийн талаар ямар нэг зүйлтэй одоо тэмцэхэд сайнаар тэмцэх одоо буруугаар тэмцэх зөвөр тэмцэх түүний үр дүн одоо сайн байх уу муу байх уу гэдэг энэ талаар бас ээж аавд маань хүүхдүүдтэйгээ ярилцаад үзээрэй гэж зөвлөх байна. За тэгээд би та бүхэндээ радиогийнхаа бидэнтэй холбогдох хаягийг та бүхэн танилцуулъя. MD1 радиогийн веб хаяг маань www.md1.radio.com YouTube хаяг MD1 заавад радио гэдэг хаягаар одоо YouTube руу орох юм бол бидний шууд хүлээн авч сонсох боломжтой. Мөн имэйл md1radio@never.com гэдэг хаягаар бидэнд мэйл илгээж өөрсдийн санал хүсэлт болон сонирхсон зүйлүүдээ биднээс лавлж болно. Одоо бол энэ хүү нэвтрүүлэг маань шууд одоо YouTube-ээр лайв хийгдээд цацагдж байгаа. Тэгэхээр Diaspora Mongolia гэдэг хаягаар бидний бас хүлээн авч сонсох боломжтой юм шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн маань нөгөө нэвтрүүлгийн одоо түрүүчийн нэвтрүүлгээс үлдсэн сэдвийн талаар түрүүн зохис дурдсан байгаа. Тэгэхээр залуу хосуудын хувьд одоо эмэгтэй жирэмсэн байх үеийн бэлгийн харьцааны талаар дотгоо огш маань бидэнд зөвлөгөө өргөх болно. За тэгээд үзэгч олондоо энэ үдшийн мэндийг хүргье. Тэгээд
Сара бит хоёр маань өнгөрсөн удаагийн хичээлд орхигдсон нэг зүйлийг олыг чухалчлан бас хоорондоо ярилцъя гэж бодлоо. Тэгээд сонсож байгаа магадгүй жирэмсэн ээж нар тий жирэмсэн их нэртэй нөхрөөд жирэмсэн одоо ээж нар байх юм бол энэ бол одоо их чухал зүйл байх ах гэж бодож байна. Тэгээд ер нь ялангуяа анхны төрөгч нар анхны одоо хүүхдээ тээж ба ээж нарын хувьд ч гэсэн бас их асуулт болж үлддэг зүйл байгаа тийм ээ. Жирэмсэн үед ер нь хосуудын хоорондох бэлгийн харилцаа ер нь ямар байх ёстой юм бэ? Энэ одоо харьцангуй мэдээлэл одоо нээлттэй болоод тий хосууд болон одоо эхнэр нөхрөөд хоорондоо энэ талаар бол одоо мэдээллийг авчих боломжтой боловч жирэмсэн үеийн бэлгийн харьцааны талаар ер нь бас яг энэ хичээлүүдээр ингэж ярилцаж явах нэг чухал гэж үзлээ. За тэгээд ер нь бол жирэмсний эхний одоо 3 сар буюу энэ зүйл бол одоо маш эмзэг байдаг, ураг дөнгөж бүрэлдэжээдэг. Тийм үед учраас бэлгийн харьцаанд орох үед бол ер нь маш болгоомжлох ёстой гэж үздэг байгаа. За тэгээд хэрвээ их маань ядруу биетэй, магадгүй үр зулбах магадлал өндөртэй, тийм байгаа тохиолдолд бол бид нар одоо яг тийм бэлгийн харьцаанд орохыг одоо эмчийн одоо зөвлөгөөгөөр хориглох тийм одоо санал заалт тавьсан байдаг. Гэтэл их маань одоо хэвийн тээлттэй. Тэгээд нөхөртөөгөө харилцсан ярилцсны үндсэндээ бэлгийн харьцаанд ороход бол ер нь аюулгүй гэж үздэг. Гэхдээ мэдээж хүүхд тээж байгаа их учраас яг энэ тал дээр бол нөхөртөөгөө ярилцж байгаад бэлгийн харилцааны үеийн байрлал болон бусад бүх зүйлс дээр санал бодлоо ярилцаж бас ингэж болгоомжтой харилцаад орох ёстой гэж үздэг байгаа. Тэгээ энэ тал дээр бас ингээ асууж давлах зүйлээ бид нар л бас илгээгээрээ бид нараас та бүхэнтэй хуваалцсан шүү. За тэгээд одоо бидний өнөөдрийн ярилцах хамгийн гол сэдв маань одоо 0-1 насны хүүхдийн хүмүүжлийн талаар энэ үед одоо ээж аавууд маань хэрхэн анхаарах талаар ярилцах байгаа. Тэгээд энэ сэдв рүүгээ орохын өмнө би одоо Солонгос улсад болох гэж байгаа хүүхдийн шинэ жил болон хүүхдийн одоо авьяаслах хүүхдүүд шалгаруулах уралдааны талаар товчхон мэдээллийг ээж аавуудаа хүргэе гэж бодож байна. Бүгд Солонгос улсад зохиогдож байгаа одоо энэ хүслийн шинжил болон авьяаслах хүүхдүүд шалгаруулах энэ уралдаан маань энэ жилдээ 2 дахь жилдээ уламжлал болгон явагдах гэж байна. Авьяаслах хүүхдүүд уралдааны хувьд бол одоо шинэ жилийн өмнө одоо хүслийн шинэ жилийн өмнө зохион байгуулагддаг. Тэгээ энэ удаад 12 сарын 10-ны 10 цаг 30 минутаас одоо Монгол сургуулийн зааланд зохион байгуулагдахаар төлөвлөгдөд байна. Тэгээ энэ уралдаанд маань дуу, шүлэг, бүжиг, хөгжим, ардын урлаг мөн одоо уран бичлэг гэсэн төрлүүдээр оролцох боломжтой. Тэгээд энэ уралдаанд тэмцээнд бол оролцох хүүхдийн насны хязгаар бол 16 хүртэл байгаа. Тэгээд уран бичлэгийн хувьд бол ер нь ахлах ангийнхандаа зориулж энэхүү уралдааныг оруулсан. Завхан аймгийн хэл уран зохиолын багш, соёлын тэргүүний одоо боловсролын тэргүүний ажилтан Баасан Дорж гэдэг хүний нэрэмжит одоо Монгол бичгийн уран бичлэгийн уралдааныг бүгд найрамдах Солонгос улсад анх удаага зохион байгуулах гэж байгаа. Тэгэхээр ээж аваад маань ахлах ангийн хүүхдүүдээ энэхүү уралдаанд идэвхтэй оролцуулаарай. Бусад уралдаануудад ч гэсэн ээж аваад маань хүүхдүүдээ бүртгүүлж идэвхтэй оролцохыг уриалж байна. 12 сарын 24-нд хүслийн шинжил одоо хүүхдийн шинэ жилийн баярын арга хэмжээ болдог. 10-ны одоо уралдаанд шалгарсан хүүхдүүд маань 24-ний одоо хүслийн хүүхдийн шинжил дээрээ ирж тайлан тоглолт хийж түүнээсээ одоо байр эзэлсэн хүүхдүүдэд шалгаруулдаг ийм уламжлалтай байгаамаа. Тэгээд цасан охин болон айн амьттай бол ерөөсөө яг л ээжүүдийн дунд бид нар зар тавиад шалгаруулж авдаг. Тэгээд энд одоо бас нэг хэцүү тал нь гэх юм бол цасан охтуудын хувьд бид нар нодлон бэлтгэд бол бас жоохон хүндрэлтэй байсан л та. Олон янз бүрийн насны хүүхдүүд авсан байсан. Тэгээд нөгөө эндээс ингээд 7 хоногт нэг удаа нөгөө хүүхдээ зөөж аваач тэгээ тэндээ бэлдэн гэд инхээр агиох асуудал үүсчихсэн учраас энэ жил бид нар цасан охтыг Монгол сургуулийн 2 дугаар ангийн охтуудаас нэг ангийн охтуудыг оруулахаар ингээд ээж аавуудтай ярилцаад ингээд бэлтгэл ажилд ороод явж байна. За өнөөдрийн хувьд би одоо Солонгост идэг ээжүүдийн групп дээр зар тавиад одоо 12 жилийн амьттай сонгочод байна. Ерөөсө ганцхан цагийн дотор хүүхдүүд маань
бүрдчихсэн. Тэгээд айгүй олон ээж аваад уцтаад ингээд хүүхдээ оруулмаар ингээд тэгдэг би эндээс юу гэж дүгнсэн гэхээр хүүхдэд зориулсан үйл ажиллагаа үнэхээр ингээд ховор явагддаг. Тэгээд үнэхээр хэрэгтэй байгаа нь ингээд мэдэгдэж байна. Тэгээд хэрэгцээ шаардлага байгаа юм байна гэдгийг илүү мэдэрчээлээ. За тэгээд би одоо бас нэг зүйлийг үзүүлээд одоо ээжүүдтэй нэг санал болгомоор энэ одоо 11 сарын 24-өөс 27-ны хооронд одоо COEX гэдэг танхимд боловсролын үзэсгэлэн байгаамаа. Тэгээд бидэнд хамгийн түрүүнд одоо энэхүү үзэсгэлэнг үзхийг хүссэн одоо 5 ээжид бид нар энэ үзэсгэлэнгийн үнэгүй эрхийг олгохоор болсон. Тэгээд хамгийн түрүүнд одоо бидэнд мессеж илгээж бидэнтэй холбогдсон 5 ээжид энэ одоо эрхийг өгмөр байна. Тэгээ бид нэр одоо хагас 4-5 дахь удаа ажилтаа байдаг учраас хагас сайдрын өглөө одоо би өөрөө очиж үзэх зорилготой байгаа. Тэгэхээр хэрэг хамт явж үзхийг хүссэн ээжүүд байх юм бол хагасны өглөө цуг явж үзхийг хүссэн ээж байх юм бол хамгийн түрүүнд бичиж орж ирсэн 5 ээжид энэхүү эрхийг олгоно гэж хэлмээр байна. Тэгээд бидэнтэй холбогдож энэ эрхийг аваад одоо хамтдаа боловсролын үзэсгэлэнг үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийнхөө сэдв рүү оръё. Өнөөдрийн сэдв маань нэг харуулчих тийм үү? За тэгээ. Ингээд харагдаж байна. Тий. За өнөөдрийн сэдв маань 0-1 насны хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн анхаарах зүйлийн талаар одоо отгоо агштайгаа хамт бид хуваалцгаар шийдлээ. За ингээд микрофоноо отгоо агштай шилжүүлээ. За тэгээд ээж аав нар маань одоо үзэж байгаа ээж аав нар дотроос 0-оос одоо яг төнгөж төрөөд 1 нас орчим хүүхэдтэй ээж аав нар бол их олон байгаа бах. Тэгээд Солонгост ялангуяа залуучууд маань их төрж байна тий. Бага насны хүүхэдтэй ээж аавууд их байна. Тэгээд 0-оос одоо 1 нас гэдэг бол ер нь бол мэрэгжлийн хэллээ одоо амны үе гэж ярьдаг байгаа. Амны үе. Учир нь хүүхэд төрөөд одоо амаараа бүх тэр одоо зүйлийг мэдэрдэг үе. Хамгийн нэгдүгээрт те эхийнхээ хөхийг хөхөөд сүгээ угаад тэгээд яг бойжиж байгаа тэр үе бол яг амны үе байгаа. Тэгээд энэ нас бол яг бас хамгийн одоо чухал үе гэж үздэг. Учир нь хүүхэд дөнгөж төрөөд ээжтэйгээ яг те өөрийнхөө одоо яг ингэж арьсандаа хүрээд бие биендээ хүрээд ээжийнхэн халуун одоо уур амьсгалыг тий мэдрээд эзэн халуун сүгийн бүлээн сүгийн тий хөхөөд тэгээ ээжийнхээ нүд рүү хараад тий бүх зүйлийг ингээд хорвоо ертөнцийг бол ээжээсээ таних эхлээд тэгдэг үе учраас энэ үе хамгийн чухал буюу ээжтэйгээ харилцаан дээр одоо хамгийн чухал үе гэж үздэг. Тэгээд 0-оос 3 сартай үеийн хүүхэд ямар байх вэ гэхээр дөнгөж одоо хорвоо ертөнцийг дөнгөж таньсан хамгийн анхны алхам учраас эхийн хевлийд тав тухтай бүлээхэн те усан дотор чөлөөтэй байсан тэр хүүхэд маань орчлон ертөнцөөрөө мэдлээд тэгээ дөнгөж гарч ирэхэд тийм ээ өөрөө ч гэсэн ганцхан ээж өвдөө зогсохгүй тэр хүүхдээс өвдөө төрж байгаа шүү дээ энэ хорвоод. Тэгээд яг тэр өвдөлтөөс эхлээд энэ хорвоо ертөнцөд танилцж эхэлж байгаа. Тэгээд яг халуун бүлээн сүгийг уулгаад тийм ээ живхийн солиод тийм ингээд бүх тэр зүйл дээр анхаарал тавиад эхлэх юм бол энд үед бол хүн болоод өөртөө итгэх итгэлцлийн үе тавигддаг гэж үздэг. Учир нь яг эхийн хевлигээс төрсний дараа тийм магадгүй ингээд ээж нь эндсэн байж болно. Эсвэл хүнд өргүүлсэн байж болно. Эсвэл те асрамжийн газар өргөгдсөн байж болно. Эсвэл те магадгүй ямар нэгэн шаардлагаар ээжтэйгээ хамт байж чадахгүй байгаа тохиолдолд тухайн хүүхдийн маань сэтгхүүд ямар зүйл орж ирэх вэ гэвэл энэ хорвоо гэдэг зүйл чинь те бас тийм одоо сайхан зүйл биш байна гэдгийг мэдрэмж өгөх юм бол итгэлцэл одоо хүнд итгэх итгэлцлийн суурин сайн тавигдаж чадахгүй юу гэж үздэг ба. Тэгэхээр энэ бол яг итгэлцэл буюу үл итгэлцлийн үе гэж үздэг. Тэгэхээр итгэлцлийн үе гэдэг маань юу гэж байгаа л та дөнгөж төрсэн хүүхдтэйгээ ээж нь яаж харилцахаас та хүүхдтэй энэ хорвоо дээр хүнтэй харилцааны хамгийн анхны суурь тавигдаж байна гэсэн үг. Тэгэхээр ээж нар маань ялангуяа төрсний дараа бол хүүхдээ шууд ангир ургийг хөхүүлэх хүүхдтэйгээ те маш дотн харилцаатай байх хүүхдтэй байнга ярих хураалах хөхүүлэх те одоо бусад бүх үед нь ингээд унтж явах үед нь ч гэсэн яг ингээ хураалж явах үедээ ч гэсэн байнга тогтмол харилцаатай байх нь хүүхдтэй одоо хамгийн гол суурийг тавьж байгаа учраас энэ дээр анхаарах үе гэж үздэг байгаа. За тэгээ би отгоо агшийнхаа ярьсныг жоохон өөрийнхөө үгээр бас ээж аваатаа тайлбарлаж өгье л доо. Ер нь бол одоо энэ
хүүхдийн ээжтэйгээ одоо юм уу нэг бол одоо асран хамгаалж байгаа хүнтэйгээ ойр дотн инкрилэл хайр халамжтай байна гэдэг бол одоо итгэлцлийн үе гэдэг отгоогч минь тайлбарлаа. Ер нь бол хүүхэд маань би гэдэг одоо амтан би гэдэг хүн одоо юу вэ гэдгээ мэдэрдэг. Хоёрдугаарт нь одоо миний одоо надтай харилцаад байгаа нөгөө эсрэг хүн маань одоо ээж аав ч юм уу асран хамгаалагч маань ямар хүн бэ гэдгийг мэдэрдэг. Гуравдугаарт нь хорвоо ертөнц ер нь хорвоо ертөнц гэж юу юм бэ гэдгийг ойлгох тэр анхны ойлголт суур мэдрэмжийг тавьж өгч идэг үе байх нэ. Одоо манайхан гэдэг шүү дээ уйлжиж хүн болдог, майлжиж мал болдог. Уйлжлэг гэдэг тийм үү. Гэхдээ хэдийн үед яаж уйлуулах уу гэдэг бол мэдээж бас тийм тодорхой хэмжээ зааг хязгаартай. Хүүхэд маань одоо уйллаа хоолоо идмээр санагдаад гидсэн өсөөд уйлна, нойтон живхтэй болоод ч юм уу даавн нойтон болоод уйлна. Тэр үед нь ээж нь хүүхдтэйгээ банг харилцаж явах хэрэгтэй. Хэдийгээр хүүхэд маань таны өөдөөс одоо үг хэлээд ингээд шууд хариулахгүй нь ойлгомжтой. Гэхдээ та хүүхдтэйгээ банг өөрийнхөө дуу хоолойг сонсгож өөрийнхөө тэр хайр инкрилийг мэдрүүлж хүүхдтэйгээ банг харилцаж явах хэрэгтэй. Тэгснэр хүүхэд одоо ямар итгэлцлийг өөртөө олж авдаг вэ гэхээр за би болвол ерөөсө хүнд хайрлуулдаг, хүнээр хайрлуулах ёстой тийм одоо ертөнц юм байна. Тэгэхээр би гэдэг тэр ертөнцийн тухай ойлголт маань тэр нэраа хүүхдийн тархинд сууж өгж идэг байх нь. За энэ одоо асран хамгаалагч юм нөгөө ээж аавгаа хүүхэд минь юу гэж хүлээж авдаг вэ гэхээр энэ ээж аавын асран хамгаалагч тэр дотн сайхан харилцаа, ийдэг зөөлөн харилцаа, тэр дуу хоолойны өнгнөөс хүүхэд минь эсрэг хүнээ юу гэж боддог вэ гэхээр намайг одоо хайрладаг, инкрилдэг тэр одоо хүмүүс эргэн тойронд нь байдгийм ингэж бусдад итгэх тэр итгэлийн үе нь бас бэхжиж идэг тийм үе байх нь. За тэгэхээр би бол хүнээр хайрлуулдаг. Хүн намайг хайрлах олон хүнтэй тийм үү. Тийм учраас энэ хорвоо ертөнц бол сайхан юм байна. Энэ амьдрал гэдэг имийг одоо сайхан юм байна гэж бодох тэр үндэс суурь нь тавигдчихийдэг гэж үздэг юм байна. Тийм болохоор одоо ээж аауд маань хүүхдтэйгээ одоо харилцаж маш одоо тийм ээлдэг зөөлөн дуу хоолойгоор хариу үйлдэл үзүүлж хамгийн гол нь харилцаж хүүхдтэйгээ харилцдаг байгаараа гэж хэлмээр байна. Тэгэхгүй зүгээр л одоо памперсын сольж өгчөөд ч юм уу те нэг угжийг өгчөөд ингээд суухтай гол нь шүү дээ. Тэгээд өөрийнхөө одоо хамгал одоо уран яруу тэр гоё дуу хоолойгоор хүүхдтэйгээ харилцаж байгаараа хүүхдийн хамгийн түрүүнд одоо ээж аавгаа таньж мэддэг зүйл бол одоо ээж аавын дуу хоолойг аюу сайн таньж идэг гэдгийг бас ээж аавдаа хэлмээр байна. Хэдийгээр хүүхэд маань яг ингээд эцэг эхтэйгээ шууд харилцаад тий өөрийнхөө хүсэж байгаа бодож байгаа зүйлийг хэлээд яг ингээд хүүхэдтэй шууд харилцаанд орохгүй ч гэсэн хэрвээ энэ 0-1 нас хүртэл их болон гэр бүлийнх нь маш сайн одоо ингээд асарж халамжилж сайн өсгсөн тохиолдолд дараагийн нас руу шилжихдээ тий хүүхэд маань маш сайн төлөвшөж эхэлдэг байна. Тэгээд энэ насан дээр хамгийн чухал зүйл бол тогтмол цагт хооллох, хөхөөлөх, тогтмол цагт унтуулах, тогтмол цагт хураалах энэ аягүй чухал байдаг. Яг хүүхдийг хүссэн үед нь хөхөөлжээ гэж тий сүүлийн үед одоо манай одоо ялангуяа төрхийн эмчнэр тий одоо хорон эмчнэр тий эдрэг ингэж зөвлөж байгаа боловч яг тогтмол цагт хооллсон тэр хүүхэд яг тогтмол одоо хив өөрийн гэсэн амьдралыг хив зуршилтай болдог. Тэгээд яг ингээд тогтмол цагт ингэж өсөж тогтмол цагт хооллож ундаалсан хүүхэд маань яг ингээд ээжийг болоод эргэн тойрныхоо хүмүүсийг бас ядраах нь гайгүй байдаг. Тэгэд би ингээд өөрийнхөө одоо хувьд ч гэсэн ингээд авч үзэх юм бол яг тогтмол цагт хооллоо, тогтмол цагт хураалаа тий. Тогтмол ингээд цагт ном уншиж өгөөд тогтмол цагт ингэж өсгсөн хүүхэд маань бие даах чадвар өсөөд ирэхээр сайн байдаг. Гэтэл яг одоо хүссэн үед нь хөхөө хүлээлтэй. Тэгээд ингээд яг хангалттай тэр шим тэжээлтэй хоолой ингээд магадгүй одоо ингээд 3 сартаагаас нь 4 сартаагаас нь тий одоо ингээд тогтмол нэмэлт хоолнд орж байгаа шүү дээ. Тэр хоолнуудад өгөх ёстой юмнууд нь өгөхдөггүй. Тэгээд яг хөхөө өгсөн хөхт чинь ингээд тий тэргээ сайн айдаж чадахгүй. Иймэрхүү маягаар явсан хөхтүүд болохоор заримдаа ингээд харах юм бол ингээд жил ирэх тусам 2 настай, 3 настай, 4 настай болох тусам эхийгээ өөрөө ядраадаг. Хүүхэд ч гэсэн өөрөө бас их те яг ингэ ядардаг. Дээрэс нь хүүхэд маань бас ээж гэдэг одоо хүнтэй харилцахтай хүртэлтэй хэл хязгааргүй болж эхэлдэг. Одоо хамаагүй би бол ээжтэй яаж чандсан байж болно. Одоо ээж бол яг миний хүслээр байх ёстой гэдэг ч юм уу те.
Тэгэхээр энэ одоо тэгэхээр бид нар хүүхд хүмүүжүүлнэ, хүүхд тасарна гэдэг нь бас аягүй чухал юм байна л да. Ер нь тэгээд мэрэгэн ухаан, тэгээ мэдлэг байж болно биднэрт. Гэхдээ мэдлэг, мэрэгэн ухаан тэгээд маш ингэ зөв зохицолтой өсөхгүй бол яхаа сүүлийн үед бол харьцангуйр болсон шүү дээ. Одоо нөгөө яг тэр одоо юу гэдгийг нэлээд одоо эдийн засгийн шилжилтийн үе гарснаас хойш тэрнээс хойш тий одоо ялангуяа сүүлийн үеийн ээж нар хүүхдүүд маань хүүхдээ бол ер нь хөхөөр нь өсгөн 5 нас хүртэл өсгөн тий ер нь хүссэн үед нь хүлэх ёстой гэдэг энэ зүйлийг харангуут яг тэр байдал маань одоо ингээд яг ийм цаг наргуу ч юм уу зохион байгуулалтгүй байсан учраас хүүхд мань өсөд ирэхээр одоо хитрхи одоо бие төвтэй одоо яг энийг одоо ярих уу гэд одоо гүнжи өвчин гэж ярина хаан хүн өвчин гэж ярина те одоо хорвоо ертөнцийн миний төлөө байх ёстой гэсэн яг ийм хандлагуудаас яг ингэж бий болж ирж хажигдагдаж байгаа тийм тэгээд ялангуяа айлын ганц хүүхдүүд төр те зөв за би та бүхэндээ дахиад радиогийнхаа бидэнтэй холбоо барих хаяг болон мэйл хаягийг танилцуулъя радиогийн мэн веб хаяг нь www.md1 дундуур зураас radio.com YouTube хаяг маань md1 заавад радио мэйл хаяг md1radio@never.com гэсэн хаягаар бидэнд санал хүсэлтээ илгээгээрэй. За ингэ нэвтрүүлгийн дундуур одоо бидэнд бас өөрсдийн сонирхсан асуулт мэдхийг хүссэн зүйл байх юм бол бидэнд асуулт илгээж бидэнтэй холбогдож хариулт авч болно. За өнөөдрийн сэдв маань 0-1 насны хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн анхаарах зүйлийн талаар ярилцж байгаа болно. За одоо би та бүхэндээ уламжлал ёсоор дууныхаа цагийг хүргэх гэж байна. Тэгээд гадаа мэдээж одоо өвөл болоод хүйтэн болоод тий одоо шинэ жилийн уур амьсгаа бол ер нь орчихсон байна. Дэлгүүрүүд бол ер нь шинэ жилдээ бэлдээд ер нь дэлгүүрт орох юм бол шинэ жилээр бол амьсгалж байна. Тэгээд та бүхэндээ өнөөдөр одоо Монгол хүүхдийн дуу болох Гацуурхан хэмээх дууг хүргэж байна. Тэгээд хүүхдүүдтэйгээ хамтдаа хүлээн авч сонсоорой. За хүүхдүүд маань дуугаан хүлээн авч сонссон баха. Тэгээд энэ дууныхаа талаар ээж аавд маань хүүхдүүдтэйгээ бас хамтдаа ярилцаарай. Тэгээд дуугаа сураарай. Тэгээд дуугаа сураад одоо бидний уралдаанд бас хүрэлцэн ирж оролцоорой гэж хүүхдүүдэд уриалмаар байна. За одоо энэ үзэсгэлэнгийн энэ тасалбар, үнгүү тасалбарын талаар хэдэн хүн анх юу яасан бэ? 5 хүн төхөр байгаа. Тэгээд энд одоо боги гэдэг хүнд за энэ хүнд нэг тасалбар өгье. Отхон сүрэн төмөрж өтер гэдэг хүнд бас нэг тасалбар өгье. За өөр хэм бэ нү? За жогаарэ. Өөр хэм бэ нү? Нэгдэш юугаа шүүгээд тах. Замарчсан боги отхон сүрэн төмөрч өтер хоёртоо өгөхөр боллоо. За энжи маань их холоос юм байна. Чонжуугаас гинэ.
Тэгэхээр үзэгслэн тэрэ ирж одоо энэ хүү үзэгслэнг үзэж чадна гэвэл бидэнтэй дараахан холбогдорой. Тэгэх юм бол одоо танд нэг тасалбараа өгье. Тэгээ одоо анхандаа бол ямар ч гэсэн энжигээ одоо нөөцөнд үлдээчи тий. Тэгээд бидэнд одоо энэ хүү боловсролын үзэгслэнгийн одоо 2 тасалбар одоо байна гэсэн үг. Тэгэхээр ээжүүд маань бидэнтэй холбогдож за энэ Содно Батка гэдэг хүн үзийгээд ороод ирлээ. За одоо нэг тасалбар үлдлээ шүү ээжүүдээ. Тий. Тэгэхээр би эндээ бичээд авчээ тий. Дараа нь энийг шүүж юу яахад Содно Батка. За тэгээд бидэнтэй энэ радиогийн чатаар бидэнтэй холбогдоод тэгээд энэхүү тасалбараа хүлээж аваарай. Тэгээд хагас садрынхаа өглөө уулзаад аваад орж болно. Нэг бол хаягаа өгөх юм бол бид нар шуудангаар илгээж өгч болох юм шүү гэж хэлмээр байна. Тэгээд тасалбарыг одоо нэвтрүүлгийн дараа дахин одоо бидэнтэй холбогдож энэхүү тасалбарыг хэрхэн хүлээж авах талаараа бидэнтэй холбогдоорой гэж хэлмээр байна. За огшоо юу орж ирээгүй л байна одоохондоо. Энэ хүн нэг хүн талархсан байна тий. Тийм баярлалаа. За нэг Баатар Эрдэнэ цэцэг гэдэг хүн байна тий. Шүү их олон зүйлийг хэлж өгмөрөн. Тэгээд 0-1 насны хүүхдүүдийн талаарх зүйлийг ярилцахад олон эцэг эхчүүд маань яг энэ үед нэг хүүхэд маань харьцангуй нөгөө одоо юу яг эцэг эхийн гарын дор хүмүүжж байгаа учраас энэ үеийг бол жоохон хайхрахгүй тоомжиргүй өнгөрөх гэдэг талтай байдаг. Гэтэл яг энэ үед л хичээгээд авчих юм бол 1 наснаас тий 3 насны үе үл харьцангуй доктортой одоо хөгжил ийм төлөвшил ийм доктортой болчдөг ба. Тэгэхээр яг ер нь 0-3 сартай хүүхэд маань ер нь бол ингээд эцэг эхтэйгээ харилцаж эхэлнэ. Одоо бол хүүхдийн хөгжлийг хурдцтай болсон шүү дээ. Ер нь 2 сартай хүүхдгээ толгоогоо даадаг болчихсон тий. Тэгээд ээж аав тий ах эгч нар руугаа ингээ бүгдийн таньдаг ханддаг болчихсон тий. Гангалдаг тий гуагалдаг болчихсон. Тэгээ одоо хамгийн их хэлэгдэж байгаа тэр үг тий маам ч юм уу тий бааб ч юм уу энэ хүүхдүүдийг тий өгүүлдэг болчихсон байх жишээ нэ тий. Маш хурдцтай болцсон. Мэдээлэл одоо тэр хэмжээгээр одоо их юм хурдцтай учраас. За тэгээ 4-7 насны хүүхэд маань яаж өгөх гэхээр өнгөрч эхэлж जैन тий. Гизээрээ бүр ингээд зэрэг бүх хэвлэрийг өнгөрөөд тий. Магадгүй энэ одоо ийм сартай хүүхэдтэй энэ 4-7 сартай хүүхэдтэй байгаа эцэг эхчүүд маань хүүхдүүдийг бол унгахаас аль их болохоор болгоомжлох хэрэгтэй. Ялангуяа хүүхдийн тарих буюу дагзаар унах үе тохиолдол тийм ээ. Гэмтэл маань маш одоо том байдаг учраас гэмтэл их байдаг учраас эндээс болгоомжлох хэрэгтэй байгаа. За тэгээ цаашлан ярилцах юм бол тийм ээ 8-аас 10 одоо сартай хүүхд гэхээр ерөнхийдөө ер нь бол суугаад эхэлчихсэн. Суугаад тэгээд ер нь суугаад чөлөөтэй ингээ тийм мөглөгчээдэг тийм үе шүү дээ. Гэтэл яг ингээд хүүхдийн хөгжлийн юм дээр ингээ харихаар эцэгчүүд маань өөрсдийнхээ хүүхдүүдийг ингээ олж харах бүрэн боломжтой байдаг. Энэ наснд бол яг сар сараар нь хөгөөд те манай хүүхдүүдэд хөгжлийнхаа төвшөнд хэр зэрэг явж байгаа гэдгийг мэдэх боломжтой шүү дээ. За тэгээд ер нь бол 8 сартаагаас эхлээд ер нь 8 сартай хүүхдэд ер нь одоо суултуур буюу коршонк гэж ярьдаг те тэрийг одоо ингэж харуулж эхэлдэг. Ер нь хүүхдээ ер нь цаашдаа коршонкын суулгыг памперстаас нь жоон чөлөөлөе те амархан бие дааж сургыг гэвэл 8 сартаагаас нь эхлээд ерөөхдөө гэрт нь ингээд байж идэг зүйл. Тэгээд тэрэн дээр магадгүй нэг ахын ч юм уу эгчин ч юм уу хин нэгэн бицж яхахыг харах юм бол хүүхд ер нь дөрөөж эхэлдэг бас. Ингээд бариад те памперсаа бариад тийшээ ингээд аль хэзээ бицсэн явж явах жишээнийг хэмтчихлээ. Тэгээ яг энэ наснаас эхлээд үзүүлээд ер нь 0-оос 0 нас 2 сар 0 нас 4 сартай болоод ирэнгуут яг хүүхд ер нь бие дагаа тэнцэн очиж суугаас шээчдэг ерөнхийдөө тийм үйлдэлүүдийг тавтан хийгээд ах боломжтой болоод эхэлчихэж байгаа. Тэгэхээр яг энэ зүйл их чухал нас байгаа. Тэгээд асуух зүйл байлаас асуугаарай. Тэгээ ер нь бол хүүхдийн сүншүүд маань ер нь 4 сартаагаас эхлээд те сууж эхэлдэг штэ. Тэгээ одоо бол харьцангуй бас зарим хүүхдүүдийн хөр магадгүй зарим хүүхдүүдийн 3 сартаа зарим хүүхдүүдийн болохоор 6 сартаа хахад те сууж эхэлж байгаа хүүхдүүд бас байна. Тэгээ ер нь дундаж ер нь бол 4 сар шүү дээ 4 сар ингээд ер нь цухаад эхэлждэг захиурын цухаад эхэлждэг. Тэгээд ялангуяа одоо ингээд хүүхд маань яг захиур цухахад шүлэхий болж эхэлнэ штэ. Хацраар нь дагаад ингээд шүлсэх гоожно. Тэр үед нь яг тэр үед нь бол мэдээж хөөрдөм хөөрхөн байлгүй хүүхдээ их одоо шүлсдэж те их одоо үнсэж өнгөх нь бол хүүхдийн ялангуяа амны харин цэвэрт аюултай гэдгийг бас саяхан бас нэг фейсбુક мэдээлэл дээр явж ирсэн те хүүхдийн ингэж үнснээс болоод хүүхдийн ам гэмтэх өвчин
Одоо ам нь яагаад гэмтдэг гэхээр яг энэ эцэг эхийн уруулаар дамжиж орж ирсэн бактериуд те түүний хүүхдийг одоо амыг гэмтэх одоо үндэс бас болж гэн гэсэн тийм нэг бас явж байсан. Тэр нь бол аягүй тодорхой харуулсан байсан. За тэгээд одоо хүүхдийн хиллэг байгаа. За хүүхд маань төрлөө. Тэгээд ээж минь авлаа, эцэг их маань хүрээлж авлаа, гэр бүлийнхэн гишүүд хүрээлж авлаа. Энэ цагаас эхлээл та хүүхдтэйгээ зүгээр л яг гэр бүлийнхаа гишүүн шиг ярьж хандаж эхлэх юм бол хүүхд чинь зүгээр яваанда хэлд орж эхэлнэ. Зөв үг хэллэгтэй болдог. Зөв үг хэллэгтэй болдог. Тэгээд хүүхд маань харилцсан нөгөө хүмүүстэй харилцаж чаддаг. Тэгээд ой дөнгөж гараад 2 настай 3 настай болоод ирэнгүүт хүүхдүүд өөрийгөө ойлгох чадвар нь сайн болоод ирдэг. Тэгээд цэцэрлэгт ороод ирэх юм бол те юм сурах чадвар нь сайн болоод ирдэг. Ингээд хэл ярианы хөгжил болон сонсох чадвар, ярих чадвар те бүх зүйл нь сайн болоод эхэлдэг. Тэгэхээр та энэ наснд нь хүүхдтэйгээ маш сайн ярина гэдэг бол одоо хамгийн сайн сургалт. Учир нь хүүхэд хэлд орох хүртлээ тийм үү? Маш сайн сонсож те тэр аавын өгүүлэх хэрэгтэн, ээжийн өгүүлэх хэрэгтэн маш сайн харж байгаа шүү дээ тэр хүүхд чинь. Тэгээ дотор тархин боловсруулж явж байгаа л яг нэг өдөр ингээл аваа их шиг гаргаж ирэл ярьж эхэлнэ шүү дээ. Тийм учраас ерөөсөө энэ насанд л хүүхдтэйгээ харилцаа түрэн сараа маань хэлжсэн шүү дээ. Одоо маш сайхан тий дуу хоолоогоор сайн харилцаатай, сайн ярих, өхөөрдөх тий. Одоо маш тэгэж хайрын харилцаан дотор байх юм бол хүүхд маань амархан одоо оюун ухааны хөгжил, хэл ярианы хөгжил маань амархан сайн хөгжих боломжтой шүү. Тийм. Энийг яагаад ингэж анхааруулад байна гэхээр манай залуу ээж аауд маань ер нь залууч гэхгүй бид нар ч гэсэн ингээл хүүхд их игдүүтэй өөрөө их хөөрхөн ертөнц шүү дээ. Тэгээ нөгөө игдүүтэй бяцхан амтны чарахаар хүн өөрөө ирэхгүй ингээд хилээ хаазаад 8 гэд ингээд явчихдаг. Тэгэхээр энийг л одоо ээж аауд маань одоо засах хэрэгтэй байна. Өөртөө маш сайн анхааралтай авч явах хэрэгтэй. Тэгээд хүн ер нь ялангуяа ээж аавуудын хувьд ч юм уу те ингээд их хүүхдээ харахаар их тийм хайр ундардаг тийм ингээд бүр ингээд өөрийн ирэхгүй тэрч аваад үнсээд тэгээд тэр маань ингээд нэг тэр илэрхийлж байгаа илэрхийлэл нөгөө хилээ хазаад тэг өөрөө ингээд нөгөө хүүхдийнхээ оронд хүүхэд болоод идэв. Тэгээ энэ маань бас хүүхдэд маань тийм зөв хүмүүжлийн арга биш юм байна. Бид хүүхдээ одоо зөв үг хэллэхтэй хурц тод үг хэллэхтэй байгаасаа гэж ээж аав маань хүсдэг шүү дээ. Тэгэхээр бидний одоо хүүхдтэйгээ харилцаж байгаа тэр хэлбэр одоо дуу аваагаа илэрхийлж байгаа тэр хэлбэр маань хүүхдээ зөв үг хэллэхтэй хурц тод үг хэллэхтэй болоход нөлөөлдөг юм байна. Тийм болохоор ээж аавууд маань одооноос эхлээд өнөөдрөөс эхлээд одоо маш сайн анхааралтай авцгаая. Тэгээд аль болох одоо зөв тод хэллэгээр хүүхдүүдтэйгээ ярьжээ. Тэр одоо харахаар одоо хайр хүрээд хил амаа хазмаар санагдаад байгаа ч гэсэн тисэх твчих хэрэгтэй юм байна. Тэгээд энэ бол хүүхдүүдийн маань сайн сайхны төлөө зөв тод үг хэллэхтэй зөв хүн болох хүмүүжлийн анхны суурь юм байна. Тийм учраас нэвтрүүлгийн зүгээс те одоо гинт санаанд орлоо л да. Тэгээ нэвтрүүлгийн зүгээс одоо хилээ хадаж хүүхдтэйгээ ярихгүй бай гэдэг одоо тийм зүйлийг урайлмаар байна гэж хэлмээр байна. Тэгээд микрофон отгоогчтой шилжүүлээ. За тэгээд цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд бас ингэж асуудаг л да. Хүүхд маань ингээ хумсаа мэрээд ах юм, хурууга хөхөөд ах юм тий. Гэтэл яг л тэр үйлдэл маань яг энэ одоо 0-1 насны хүүхдүүдэд тогтсон байна. Учир нь та хангалттай цагаар, хангалттай хэмжээгээр хүүхдээ хүлж байсан уу гэдэг энэ асуулт тань тавигдах юм бол та хангалттайгаар тий хүүхдтэйгээ цаг өнгөрөөж хангалттай 0-1 наснд 0-2 наснд тий хүүхдээ хөхүүлэх ёстой цагт хангалттай хөхүүлж тий яг тэгж байсан уу гэдэг энэ зүйл сөхөгдөж эхэлдэг. Гэтэл яг энэ зүйл мань сөхөгдөөгүй оюутан эцэг эхчүүдтэй тий эсвэл магадгүй ажил хийх шаардлагатай гэдэг. Тэгэл ажил хийх шаардлагатай гэдэг эцэг эхчүүд маань ямар байдаг вэ гэхээр хүүхдээ тийм ээ. Хичнээн яг хүүхд бол ер нь 0-2 наснд бол яг ээжтэйгээ хамт өсөх нь маш сайн байдаг ба. Тэг ер нь ээж бол ажил хийхгүй байснын дээр болж өгөл тэ яг хүүхдтэйгээ хамт байх нь айгүй чухал байдаг. Тийм учраас хүүхдтэй хангалттай хөхүүлээд хангалттай ярилцаад хангалттай одоо цаг гаргах тохиолдолд 2-3 нас бол аюу сайн давагдах ёстой. Сайн давж гарч чаддаг тийм насаа. Тэгээ үндс нь яг энэ шүү гэдгийг бас анхааруулж хэлмээр байгаа юм. За чатанд минь асуулт ирсэн байна. Их жаргалын Эрдэнэ очир гэдэг хүн маань одоо жирэмсэн их юу анхаарах ёстой вэ гэж асуусан байна. Тэгээд энд тавч хариулт өгвөл. Тий. Жирэмсэн ээж нэгдүгээр та хооллолтод анхаарах ёстой шүү.
Та яг бол таны хэвлэлд бүрдэж байгаа хүүхэд чинь одоо танд бол хамгийн их хэрэгтэй зүйл бол уур ихтэй хоол буюу те бас өнгөрсөн 7 хоногт хэлжсэн өнгөрсөн хичээл дээр хэлжсэн. Тэгээ өндөг одоо газрын самар мах те гэх мэтчлэн уург ихтэй бүтээгдэхүүнүүдээр сайн хооллох. Тэгээ бас нэгдүгээр хоёрдугаарт болохоор шингэн сайн ус. Учир нь эхийн хэвлэлд байгаа тэр ус маань 4 цаг тутамд ингээд цэвэрлэгээ хийж хүүхдийг ингээд цэвэр орчинд байлгадаг учраас та усыг баг багаар тогтмол сайн уух ёстой. Тэгээ манай монголчууд бас нэг буруу ойлголттой байдаг шүү. Энэ болохоор бөөрөнд муу байдаг, жирэмсэн эхийн бөөр өөрчлөлт орох нь амархан байдаг. Гэтэл яг тэрнээс болоод яадаг вэхээр өөрөө ус бага уух хэмжээнээс болоод эхийн одоо савнд байгаа хүүхдэд манай сөргөөр нөлөөлөх хандлага үзэгддэг байгаа. За хоёрт нь болохоор та өөрөө тайван байх нь хамгийн чухал. Та жирэмсэн боллоо бол үнэхээр сайхан. Үнэхээр та ямар хүүхдтэй болохыг хүсэж чинь яг тэгж тайван байж тэгж өсгөж чадвал үнэхээр сайн хүүхд төрж чадна гэж хэлмээр байна тий. Бол хамгийн анхны одоо зөвлөгөөнүүд шүү дээ тий. Сүр зөвлөгөөнүүд тэгээд ганцхан таныг одоо тэр хүүхд чинь мэдэрдэг биш тий одоо нөхрийг чинь буюу аавыгаа тэр оронд ах トゥ нэр хчин нь бол тэдрийг бас мэдэрдэг байгаа. Энэ бол маш одоо сайн мэдэрдэг. 6 сартаагаас эхлээлтэй хүүхэд маань ээжийнхэн дуу хоолоноос гадна гэр бүлийнхэн гишүүдийн дуу хоолойг ялгаж эхэлдэг. Маш тодорхой ялгаж эхэлдэг. Тэгээ төрсний дараа ч гэсэн тэр аль хэзээ тэр хүүхдүүдийн хүмүүсийг таньдаг болоод тий мэддэг болоод хэвлэлээс мэдлдэг байгаа. Тийм учраас энэ маш чухал байгаа. За чонжоогоос ээжээ минь асуулт илгээсэн байна. Зарим ээжүүд хүүхдийг их тэврээд хит анхаарал байвал өчн оромтгой ч юм уу тэврүүлээ сурчдаг гэж зөнгөөр нь манай монголчуудын бол хэлдгээр одоо бор аргаар өсгөх гэдэг өсгөх хэрэгтэй гэдэг байдаг. Энэ талаар хэлж өгөөч гэсэн байна. За зөнгөөр нь өсгөх бор аргаар өсгөх гэнэ. За би болохоор бас ингэж анхны төрөлт болон дараагийнхын төрөлтүүд дээр би анхаарч ирсэн зүйл маань бол надад бол яалтчгүй тэр ном бол хэрэг болж байсан. Ингээд зөнгөөр нь өсгөн гэдэг нь болохоор миний бодлоор бол манай монголчуудын үгэн дотор үгүй явж байдаг шүү дээ. Тэгэхээр бас яг тэр утгаар нь шууд хүлээж авч болохгүй байх бор аргаар гэдэг ч юм уу. Тэр нь болохоор юу гэхээр бор аргаар гэдэг нь орхин хаян тийм ээ тэгж жаад хүн болчин гэдэг тийм утгаар бас биш. Хүүхдийн яг ингээд хийх гээд байгаа зүйлийг ин жоохон хийлгээд те тайван байлгаад магадгүй мөлхөж яваа хүүхдэлэх юм л те юм дээр очиж үзээд мөлхөөд те ингээд юм ингээд зэрэгч үзээд ингэж байгаа тэр зүйлийг нь хай болохгүй одоо байлгээд бабай дандаа ингээд хорхих те бас тэгж ихтерхийд бас их хэрэггүй гэсэн утгаараа сэлдэж болох юм. Миний хувьд болохоор яг ийм тодорхой цагт хооллоо тодорхой цагт ингээд одоо ингээд тоглох цаг гаргаа тодорхой цагт ном уншаа те яг тогтмол тэгж өсгсөн хүүхдийн өсөлтийн одоо хэмжээ айгүй сайн. Тэгээ бас айгүй тайван өөрөө тэгж өсөж байгаа тохиолдлыг би одоо маш олон удаа харж байсан байгаа. Гэтэл магадгүй нөгөө ээж маань ажилтаа эсвэл ажилтаа ч юм уу сургуультай байлаад гэх те одоо хин дайралцсан нэг нь харж яадаг те тогтмол хүн биш. Тэгээд магадгүй хин дайралцсан янз бүрийн хоолунд өгч яадаг. Хин дайралцсан ингээд өөрийн гэсэн аргаар явж яадаг тийм ээ. Эсвэл их ах нарын гар дээр ч юм ингэж өссөн хүмүүсийн бас нэг өөр байх жишээ нэ. Тэгэхээр одоо бор аргаар гэдэг үгийг бол би бол арай өөрөөр ойлгож байна. Тийм. Одоо манай монголчууд ч бас тийм байсан шүү дээ. Ингэж түрүүний сараагийн ярьдаг шиг хитрхи хилээ хаазаал тийм. Хитрхи тийм бас өсгөж байгаагүй. Ер нь бол манай монгол хүмүүс тэгж одоо ингэж уруул дэвсэг гэж ярьдаг. Хитрхи тэгж үр хүүхдүүдийг ингэж хил амаа хазаал нал гал ингэж байх. Тийм ер нь тийм манай настангуудын дунд тийм ер нь ховор байдаг байсан байгаа. Яхаа сүүлийн залуучууд бидний үетэй тийм бол их элбэг болж ирсэн. Гэтэл хүүхдүүдтэйгээ харилцахтаа хүртэл одоо ингэ цөөхөн эдэн үгээртэй сайн ярилцж тийм байсан боловч хүүхдтэй тавьж байгаа хандлага харилцаа маань бас сайн байсан гэж би хэлмээр байгаа тий. Ардын ёс занслуур уламжлал хаях ч юм байгаа, авах ч юм байгаа бид нарт. Тийм учраас энэ бор аргаар гэдэг нь болохоор би бас хитрхи бүх юм хайчих гэсэн утга биш. Хитрхи ингээд бүх юмыг болохгүй гээл тий. Хориглоод байх биш. Бас ингэж хүүхдийг таньж мэдэх тал дээр нь туслаасаа гэсэн утгатай байх гэж бодож байгаа. За би одоо түрүүний маань одоо энэ боловсролын үзэсгэлэнгийн пледийг их сануулмаар байна. Тэгэд одоогор бол 3 ээжэд өгөхөр болсон байгаа. Тэгээ ээжээ маань чонжоогоос их холоос учраас ирэх боломжгүй юм шиг. Тэгэхээр ээжийг нөөцөнд авцсан байсан. Тэгээд хэрвээ ээжээ маань ирэхгүй болвол 2 плед байна.
Хэрвээ ирэхээр бол нэг билет байгаа. Тэгээд бидэнтэй холбогдож энэ билетийг авч одоо боловсролын үзэсгэлэн хагас айдар хамт үзэх хүн байвал энэхүү билетийг авч болох нь байх шүү. Ингээд өнөөдөр бол 5 ээжэд энэхүү билетийг бид санал болгож өгж байгаа. За тэгээд түрүүн отгогын ярьсан дээр би бас нэг юм хэлье гэж бодлоо л да. Хүүхд одоо манайхан ингэдэг шүү дээ. Одоо түрүүний энжигийн асууснаар одоо нөгөө бор аргаар өсгөх тэ зүнгөөр нь орхих гэдэг бол отгогшин хэлдгээр зүгээр ингээд өстой өөрөө хүн болвол болно үз гэд ингээ хайчж болдог зүйл биш юм аа. Ингэж одоо нөгөө юу гэдгийг манайхны одоо нөгөө буруу ойлгосноос болоод зүнгөөр нь өсгөх чинь зүгээрээ гэд ингээд хэд анхаарал тавихгүй байх гэдэг бол одоо хүүхдийг бас тодорхой хэмжээнд хүмүүжлийн давталтай болох тэр суурийг тавьж идэг. Одоо хүүхэд маань зөв хэв маягтай биш, дадал зуршилтай биш тийм үү. Тэгээд зөв тогтмол сууж чаддаггүй, анхаарлаа төвлөрөх чадваргүй тийм. Тэгээд нөгөө хүүхдтэй ингэж хитрхи одоо хаях зөнгөөр нь өсгсөн тэр байдал маань бол эргээд хүүхдийн маань хүмүүжил асар их нөлөө үзүүлдэг. Одоо мэдээ сөрөг нөлөө их үзүүлдэг гэдгийг ээж аавд маань анхаарч байгаасай гэж хэлмээр. Тэгээд бас сүүлийн үед ингэдэг хүмүүст таарч лээсэн л та ингэж хэлжсэн хүмүүс. Бид нар ч гэсэн ингээд бор аргаар л өссөн шүү дээ. Бид нар ч гэсэн зөнгөөрөө л өссөн. Ээж аав маань ажилдаа явчихдаг. Бид нар ингээд өсөд болоод исэн гэж. Бидний үед одоо юу ялгаа байна уу гэхээр бид нар ах トゥ олуулаа байсан байхгүй. Том нь дүүнрээ хараад явдаг. Одоо тэр дүүнрээ харах гэдгийг бол өөртөө их одоо хийх ёстой зүйл маань. Би одоо дүүгээ зөв хүн болгох ёстой гэдэг тэр зүйлээр тэгээ гэрээ хамтдаа цэвэрлдэг. Одоо хоолундаа хамтаа бэлддэг. Тэр гэр бүлийн хамтд чанар гэдэг зүйл маш их байсан. Одоо бол ерөнхийдөө гэр бүлийн бүтцийн хувьд тэр гэр бүлийн хамтд чанар гэдэг юм алдагдаад байгаа учраас одоо зөнгөөр нь орхих бор аргаар хүн болгох гэдэг бол бас өнөөгийн нийгэмд бол манайхан нөгөө буруу ойлгоод ингээд анхааралгүй тавих гэдэг тийм юм руу хандаад байна удаа гэдэг тийм бас эмзэглэл явж идэг. Тийм учраас хүүхдэд бол миний хувьд бол одоо өөрийнхөө үзэж судалсан сурсан зүйлийнхаа хүрээнд одоо би ээж аваадаа зөвлөхөд хүүхдэд 0-1 наснд нь хамгийн их анхаарал тавьж хамгийн их одоо харилцаатай байж одоо ялангуяа одоо хүүхдийг жоохон томхон болоод ирсэн үед нь тийм үү 9 10 11 сартаа болоод ирсэн үед нь бага ахт нь одоо яг ээж ингээд нөгөө хөхөө хөхүүлээд цээжиндээ тэрээд ингээд авсаараа шүргэлцэх тэр мэдрэмж бол маш их байдаг. Тэгээ жоохон том болоод ирэхэд тэр минь аажимдаа холдоод байдаг. Тийм болохоор хүүхдтэйгээ одоо ээж минь хүүхдтэй нөгөө аюулгүй байдлыг мэдрүүлж одоо ээж гэдэг хүн бол одоо хүүгээ аюулгүй охиныгоо аюулгүй байлгах тийм зүйл одоо тийм байдал мөн шүү гэдгийг анхааруулж одоо хүүхдээс одоо нүцгэн цээжиндээ их тэрж байгаарэ гэж бас мэрэгчлэтнүүд зөвлөдөг юм байлээ. Тэгээд энэ зөвлөгөөг би бас та бүхэндээ давхар уламжлая гэж бодож байна. Тэгээд чатанд маань асуулт иржөө хараад тах их. За энэ жигээс өөр асуулт илгээсэн хүн одоохондоо аллуу байна. За түрүүн бас ярьжсэн л да. Их тэврээд ах юм а гэж. Ер нь бол ингээд хайр дутуу, халамж дутуу өсөхгүй тулд тэгээд таас ингээл тэврэлтэй бүхэл юм дээр ингээд бүр ингээд тэгнэ гэсэн үг биш. Хүүхд манай өөр эрх чөлөөтэй байхыг хүсдэг тий. Хүүхд манаас өөрөө ингэж таньж мэдээж ингэж өнхөрчтэй ингэж босож сууж мөлхөж ингэж бүх ертөнцтэй танилцахыг хүсдэг байгаа. Тийм учраас тэр үе болгонуудад нь хүүхдэд тийм орчныг сайн бүрдүүлж хэрэгтэй. Хүүхдтэй. За тэгээд хүүхд маань яг тухайн үед бол магадгүй одоо хүүхдийн маань одоо ингээд ялангуяа одоо 4 настай 4 насаас дээш болоод ирэнгუთ хүүхд маань ингээд өөрхөн бие дагаа суучд эхэлдэг. Тэгэл магадгүй ээж ганцаараа хүүхдээ харж байгаа тохиолдолд нөгөө өрөөлөг орох боллоо эсвэл тийм ээ хашаанд амьдарчаалаа гэх тий гарч бие засах боллоо гэх мэтчлэн. Тэгээ ийм тохиолдолд бас яадаг вэ гэхээр нэг орон зайн одоо тэр зүг ашиглаад тийм ээ хажууд нь байдаг одоо төрхөөс нэгтэл хамт байсан тоглоом ч юм уу те чихмэл тоглоом ч юм уу ингээд тавиад за ингээд нэр өгөөд энэ маама энэ агаа нь одоо ингээд хамт байна ээж нь яваад ингээд жиш гээд ирээ гэдэг ч юм уу ингээд те ийм жижигхэн ойр зургийн хүүхдийн ойлгох хэлээр яриад те тэгээ тухайн үед хүүхд уйлсан ч гэсэн ээж минь гараад хүрээд ирдэг юм байна гэдэг ийм зүйлийг бас ингээд хүүхдүүд баг багаар ингээд сууж эхэлдэг. Тэгээд магадгүй ингээд 9-10 сартаа болоод ирж байгаа хүүхдүүдтэй эцэгчүүд ингээ хоорондоо байхдаа нуугдаж тоглох. Нуугдаж тоглох нь юунд сайн бай гэхээр нуугдаж тоглосон тохиолдолд
хүүхдүүд маань ээж аав харагдахгүй байхад тий одоо айх юм байхгүй мэн. Харагдахгүй байжгаад гараад ирдэг. Тийм учраас одоо түрүүн ярьжсэн аюулгүй байдал гэдэг энэ зүйл нь. Тэгэхээр нуугдаж магадгүй ингээл дээр барьж аал ингээл тий тэрний хаар цаагаар ороод тий тоглоомын ард ороод ингээл энэ мен чин жижигхэн тоглоом юм шиг мөртлөө аав ээж хоёр ингээ харагдахгүй байж гэн тий гэтээ харагдана. Гэх мэтчлэн хүүхдийн аюулгүй байдалд бас агуу тэр амар тайвныг өгч байгаа тийм тоглоомод хүүхдүүд таньж мэдэх тийм тоглоомод байгаа. Бас за энд нэг асуулт ирсэн байна. Мөнх гэрэл бүрвд орж гэдэг хүнээс отгоогч хүүхдийн хүмүүсийн талаар сайн ном санал болгооч гэсэн байна. За эцэг их бэлтгэл сургалт гээд ялангуяа 0-оос дээш насны хүүхэд жирэмсэн үеийн одоо эхийн одоо хүүхдийн хүмүүжил болон 0-оос одоо 3 4 5 настай хүүхдэд эцэг их бэлтгэл сургалт гээд Эрдэнэтээс гаргаж ирсэн тэр Эрдэнэтээс гаргаж ирсэн да. Тэр аюул сайн ном одоо сүүлийн хишний хөвлөлт нь гарч ирсэн нэг мэдэхгүй нэг 2 ном байгаа. Цэнхэр шарангтай эцэг их бэлтгэх сургалт 1 2 гэсэн ном байгаа. За тэгээ хүүхдээ их цагтаа болгох нь гэдэг ном тэр бол их сайн ном шүү. Хүүхдээ их цагтаа болгох нь гэд анханаас нь яаж хүүхдээ хэл хязгаартай их цагтаа болгох уу? Биедээ хасан болгох уу? Тий. За тэгээд яг өөр манай сараад мэдэх ном байна уу? За миний одоо уншиж байсан ном бол яг тэр эцэг их бэлтгэх сургалт гэх тэр ном байгаа. Тэр бол үнэхээр сайн ном байсан. За миний хувьд бол яг одоо манай юу гэдэг Монгол эрдэмтэд судлаачдын хувьд бол ингээд яг бэлтгээд гаргацсан ном бол их цөөхөн уншиж байсан. Тэгээд одоо найдмад профессорын номноос бол намжил профессорын номноос бол би бас ганц нэг олж уншиж байсан. Тэгээд миний хувьд одоо тэр 3 нас хүрэхэд хожимдно гэд Японы одоо нэг зохиолчийн ном байгаа. Тэр номыг бол одоо ялангуяа өнөөдрийн ярьсан сэдвтэйгээ уялдуулаад одоо ээжүүд маань аауд маань одоо ингээд авч уншаараа тэг бүр ширээнийхээ номыг болгоорой гэж би санал болгомоор байна. За ерөнхийдөө нэвтрүүлгийн маань цаг өндөрлж байна. 1 цаг гэдэг бол маш хурдан өнгөрдөг. Тэгээд одоо энэхүү боловсролын үзэсгэлэн үзэх хүсэлтэй хүмүүс маань одоо нэвтрүүлгийн дараа бидэнтэй холбогдороо тэгээд хагас сэдрийн өглөө хамтдаа явж энэхүү нэвтрүүлэг гинэ нөгөөч нэвтрүүлэг ярьсаар байгаа. Энэхүү боловсролын үзэсгэлэн хамтдаа үзчихье. За тэгээд нэвтрүүлэг өндөрлөхөөс өмнө би та бүхэнд радиогийнхаа холбогдох хаягуудыг дахин нэг танилцуулъя гэж бодож байна. Веб хаяг маань www.md1.radio.com YouTube хаяг маань md1 заавад радио 메일 хаяг маань md1radio@naver.com Facebook-ээр Diaspora Mongolia гэдэг хаягаар бидэнтэй холбогдож өөрсдийн сонирхсан асуулт, санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй. Тэгээд дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. Дахин уулзлаа. Түр баяртай. За баяртай.